Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш наран санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаагаад сурагч насаа үлдээлэ баяртай. Сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Нэгээс аваалтаж ягнэ. За баярлалаа гоё хүүхэд насны дурсамж бас зэрэгээд нөгөө зогсдог байсан болон дохоо харагдаад бас их сонирн байна. Гой санагдаж байна. Нийт төгсөлтөй баяр хүргэе. За тэгээд нийт төгсөгчдөө одоо 2006 оны бүх ангийн найзуудаа 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Сэтгэл айгүй бас их догдолт юм байна. Одоо бас нөгөө буцаа хүүхэд насндаа очдөг юм байна ерөөс энэ чинь ерөөсөө. Тэгээ яг л ерөөс нөгөө нэг та хэдийг одоо ингээ харж байгаа ерөөс бүгдээрээ л ерөөс нөгөө багийнхан төрхөөр харагддаг юм байна ерөөсөө. 20 жилийн дараа эргээд хичээл зуух чинь ямар байна? Нөгөө гоё байна. Ингээ анги хамтлагаар цуглараад хүүхэд насаа дурсаад ингээ бүгдээр цугсанд баяртай байна. Ингээд нийт төгсөгчдөө ингээ баярын мэнд хүргье. За баярлалаа. За сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Сэтгэлдээ идэж ягнэ. Нийт төгсөгчдийн Өнгөрсөн жил саксид тэмцээнээр ирсэн шүү дээ. Яг 19 жилд өмнө нь юуроос ирээгүй байсан. Тэгээд сэтгэл амар хөдлөсөн. дурсамж хорооцох Яг тэрнтэй адилхан байдгаар ойрхон ойрхон баймаар юм байна л гэж бодогдчихээн. Тэгээ яалчгүй бид нар нөө ажил амьдрал хүүхэдтэй ингэж явсаар хагаад яг эд насн дээрээ явж ий. Тэр дундуураа нэг өдөрсөндөө ингээд хав зах үнэхээр гоё байна. Тэгээд үнэхээр 20 жилийн дараах бид нар сая автобус нар ярьж байсан. Өнөөдөр бүгдээрээ 18 таа шүү гэ. хашааны гаднаагаа төгсөгчдөө сургуулийнхаа өмнө Та бүхэндээ нар бороо сүлэлтсэн нарлаг сайхан зуны өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр. Энэ өдөр бид хамтдаа бахархал болсон сургуулийнхаа өмнө баяр хөөр аз жаргалаар дүүрэн ангийнхаа найзуудын хамтаар дурсамж 20 буюу төрлөх сургуулаа төгссөний 20 жилийн он баярын уулзалтаа яг энэ цаг мөчид албан ёсоор эхлүүлж байна. Нийт төгсөгчдөө 20 жилийн он баярын мэндийг хүргэе. Асан туршдаа мартамгүй
гинэн цайлган үерхэл минь насаараа нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ за цанахтаа санчихтаа гамбагийн андууд минь урсах цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл бай минхэн орчлон мартимгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ хамтдаа дуулъя явдаг юм шүү би танрыгаа таасэн үенгд чилүү атхан дорсаж хантан өнгөрөх энхэн насны эндэн холбоо ойшоо хатад оцаашаа баярын дөргий цагаан шөнөө би мартахгүй зэвгүй өдөр санчихтаа унган багын андууд минь ойлрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээр эргээд хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ ангийнхан байна уу хамтдаа дуулъя хатуу сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтанхан дурсаж хамтдаа энхэн насны эндэн холбоо дахин нэг хамтдаа дуулъя сэтгэл зүрхэнд минь үргэж байдаг болохоор чанар дуулъя хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтанхан дурсаж энхэн насны эндэн холбоо дуулжсэн анхны хараа дуулжсэн цаашаа мартахгүй би дууд минь ангийнхан Одоо бүгдээрээ хамтдаа 20 жилийн биш 30 жилийн өмнөх дурсамж мэдрэмжээ хамтдаа мэдэрцгээе. Учир нь бид бүхний дурсамж хичээл эхлэхэд бэлэн болж хонх дуурчээ. За яваарай. Насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь за сууцтай бисэн үгүйлэх оо ямар гомдох хөөхтэй вэ цацрахтаа санчихтаа за араарай багын андууд минь
дуусах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэлрийн Янхнасан дамартамгүй гинэн цаа За арга суусах авдаг. Эргээд бийсэн үгэл нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд мөргөлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа Хандурсаач хамтдаа өнгөрүүлэх энхэн насны Зүгээр тэгээс авч. англи холбоо За юуны өмнө 20 жилийн багшийг аварсанд маш их баярлалаа. Тэгээд баярын мэнд хүргэе. За тэгээ 20 жилийн өмнө бүгдээрээ одоо 30 жилийн өмнө багшаараа авсаг заалах гэдэг инг танхимд бүгдээрээ орж ирж исэн үе бол цодхон байна. Тэгээ тэр үеийг бодоход одоо миний хүүхдүүд бол юуныхаа одоо эх орныхоо онцгой болон бүрд ажил үйлсэн бүтээсэн одоо тэгээ сайхан аав ээжүүд болсон ингэж яагаад багш маш их баяртай байна. Тэгээ ингээд бүгдээр нь ажил үйлсэн өндөр амжилт хүсье. Тэгээ багшийнх нь одоо хамгийн багш хүний бол хамгийн одоо бахархаж явдаг зүйл бол одоо шавь нарынхаа амжилтанд маш их бахархаж ажил амьдрал нь үйлсэн өөдөө тийшээ вэж ивэл их баярлж явдаг аа. Ийм байдаг багш хүний бол байдаг. За тэгээд бүгдээрээ одоо 30 жилийн өмнө ээж аваараа хүчрэж орж ирээд багштай ингээд нэг хамт олон болоод ингээд хичээл зааж байсан аав цэг зааж байсан үе дурсан саны дурсамж гэдэг бол хүний сэтгэл хүн хамгийн сайн сайхан зан чанар хэн хүндээ нэг нэгэндээ тусч байсан тэр үе бол хүнд хамгийн сайхан дурсагдж байдаг тийм ээ. Тэгээ бүгдээр ийм гоё гэгэн сайхан нэгдүгээр ангид орж исэн уяан дурсаад тэгээд одоо 30 жилийн өмнө багшаараа авсаг заалгаж яснаа дурсан санаад бүгдээрээ хичээлээ эхэлье. За босчих хүүхдүүд. Одоо нэгдүгээр ингээ хүүхдүүд. За сайн байцгаана уу? Сайн. Сайн байна уу? За сууцгаа. За багш нэг үлгэр эхлээд ярих гэж бодож байна. Та нар бараг мэдэх баг. За ойд нэг 4 амтан амьдардаг байж л дээ. Тэд нар бол бусдаасаа бие бялдар зан чанараараа өөр байсан. Гэтэл тэд нар нэг л зүйлд бол нэгдэж чадсан. За тэр зүйлд бол юу вэ? Юунд нэгдэж чадсан бол гэж бодож байна та нар. Ойд одоо 4 амтан амьдарчсэн биз дээ тий. Тэгээд тэдний одоо зан чанар бие бялдар хийдэг хөдөлмөр нь тусдаа байдаг боловч нэг зүйлд нэгдэж чадсан. Ойд амьдардаг амтд. Оо зүйтэй тэд нар бол юу юм дүү те? Ийм найрамдалд нэгдэж чадсан байх нь шүү дээ тийм ээ. За тэгвэл бид нар одоо яадаг вэ? Бүгдээрээ эвтэй найртай хүн хүндээ тус чанартай тийм байх юм бол хүний сэтгэлд юу үлддэг байх нь вэ? Хамгийн сайхан нандин дурсамжууд үлддэг байх нь шүү дээ тий? Сэтгэлд нь. За тэгвэл өнөөдрийн хичээлийн багш нь ингээд эхлээд аа усгээ. Танд аа усгээ мэддэг хүмүүс байна уу? Баггүй. За тэгвэл бүгдээрээ энэ зургийг нэг ажил. Энэ юу вэ? Шохоо юм багш. Үзгээ тарааж өгөх юм. Үзэг тарааж өгөх юм багш. Үзэг жоохон цаасан тараагаад өгч юм. Тэг. Сорон зуулан байх гэсэн Соронц байгаа юм. Сорон. За тэгвэл хүүхдүүд энэ зурган дээрээс хараарай. За ямар амьтад байна энэ маань? Тэвтэй 4 амьтад байна. Тийм ээ байна те. Хэлээрэй. За. За энэ юу харагдаж байгаа шиг байна? Алюминий мод байна шүү дээ те. Хамгийн нэр алюминий модыг ямар амьтад авдаг вэ? Алюминий авдаг вэ модноосоо? Дахтаа авдаг шүү дээ те. За алюм гэд хэлээд үзнэ миний хүүхдүүд. За алюм хэлээрэй. Хүүхэд болгоо алюм гэд хэлдэ. За алюмд хүүхдүүд бүгдээрээ дуртай байдаг тийм ээ. Та нар дуртай юу? За тэгвэл алюм гэдэг үгээр өгүүлбэр зохиож хэлэх хүүхэд байна уу? Алюм гэдэг үгийг оролцуулаад. За хэлээрэй. Сайн байна. Ямар мундаг. За өөр. За баярлалаа. Би дэлгүүр орж алюм аав тийм ээ. За тэгвэл алюм гэдэг үгийг бүгдээрээ тусад авъя. Хэлээрэй. За тэгвэл гэдэг маань хүний амнаас гарч байгаа дуу аваа байх нь шүү дээ. Одоо бид нар ингээд ярьж хөөрөөл ингээд хооронд ингээд байгаа чинь бидний амны хүндээс гарч байгаа дуу аваа байх нь шүү дээ, тийм ээ. За энэ дуу аваа бол авааг ямар нэгэн дүрсээр тэмдэглэдэг байх нь. За тэгвэл бид нар өнөөдөр хамгийн эхлээд усгийг яах нь вэ?
эхэлж үсгэх нь шүү дээ. За амны хүндэгээр аа хэлдэ. Хэлээрэй. Аа гэдэг одоо амны хүндэгээр шууд гарч байгаа учраас энэ бол ямар яах нь их шиг аваа байх нь шүү дээ. Их шиг аваа. За тэгвэл бид нар бүгдээрээ их шиг аваад улаан ангуур тэмдэглэдэг байх нь. За тэгвэл энэ бол та нар мэддэг хүүхэд байна уу? Энд та усгий. За энэ бол том дарамлаа. За энэ болохоор жижиг дарамл байх нэ хүүхдүүдээ. За тэгвэл одоо та нарын нэрэнд орсон үсгтэй нэртэй хүүхдүүд байна уу? Та нар юу гэж бодож байна? За хэлээрэй. За нэрээ хэлээрэй. Нэрээ хэлээрэй. За нэрнүүдээ хэлээд явчих. За мундаг байна шүү дээ. За уран жимэг гэхэд. За өөр орсон нэртэй хүүхдүүд. За хэлээрэй. Тийм ээ. Ямар мундаг хүүхдүүд. Болор туяа. За сайн байна. Өөр хин хэлэх үү? 70 жаргал. За 70 жаргал. За тэгвэл орсон үгнүүд хэлэх хүүхэд байна уу? Их шиг орсон. Яаж хэлж байгаа юм бэ те? Удаанаар хэлж байгаа үст тийм ээ. За сайн байна. За өөр авдар. За өөр орсон хүүхэд байна уу те? За сайн байна. За тэгвэл аваагаан танилцлаа тийм ээ. Одоо мэддэг болчлаа. Сайн хараад аваарай. За дарамлаа. Бичмэлээ. Юу таралцмэлээ. Мартахгүй уянг тайхан хавраа. Мартахгүй айргуу тайхан насаа. Зүрхэнд шийсэн анхны хараа хизээч мартахгүй. Зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй. Бүгдээрээ яах нь вэ? Бичмэл одоо бичиж сурах нэ. За тэгвэл одоо багш нь самбарт эхлээд бичиж харуулна. Та нар бичих болоогүй шүү хүүхдүүдээ. За юу. Багшигаа дагаад эхлээд бичээрэй. За нааш анхаарай. За багш нь эхлээд том бичнэ. Том нэлээд анхааралтай харна шүү. За дэгээ эхлэхдээ урд чулуун зурлага дээш нь зурлаа. Доош нь дашуу чулуун зурлага зураад орхицтой дунд нь чулуун зурлаг зурна. Том За одоо бүгдээрээ үзгэн бариараа. Баруун гартаа барьсан солгоо хөвгтүүд байна уу? За бүгдээрээ том агаарт бичиж сурна. За эхлээд агаарт бичиж хөвгтүүдээ. За багшаагаа дагаад бичээрэй. За дэгээ эхэллээ бичлээ. Дашуу шулуу урт зурлагаан зурлаа. Доош нь ахаад дашуу зурлагаан зурлаа. Орхиц. За дунд нь шулуун богино шулуун зурлага. За болох нь уу? За тэгвэл одоо бүгдээрээ багшаагаа дуурайгаад том аага нэг мөрчөө шүү. За хараарай. За. Ганц том аа үсэг бичдэг шиг болчихоо. Нэг үү гэсэн чи. За нэг мөрчээрэй хөвгтүүдээ. Тий. Эхлээд нэг л мөрчөө шүү. Том аага нэг л мөрчнө. Болж जैन жоохон зүүдгэр шүү. За юу. Гоё бичээ шүү хөвгтүүдээ тий. За нэг мөрчсөн хөвгтүүдээ гараа өргөөр бичсэн хөвгтөө. За сайн байна. Тий нэг л мөр бичнэ. Тий нэг мөр бичнэ. За одоо жижиг хагаан бичсэн хөвгтүүдээ. За багшаагаа ажиглаарай. За жижиг За хоёр ойрхон шугам байгаа шүү дээ тийм ээ. Хоёр ойрхон шугамныхаа дундаас эхлэв шүү. За багшаагаа эхлээд ажиглана. За дундаас нь эхлээд нар буруу эргүүлээд бүтэн эргүүлнэ. Ингэж эргүүлээд за хагас цовын дугуй зурлаг зурлаа. Ахаа доош нь дашуу шулуун зурлаг татлаа орхиц. За ингэж болоогүй шүү хөвгтүүдээ бичих болоогүй. За ахаад ажиглаарай. Агш нь ахаад нэг бичээтэй. За энэ дахиад нэг бичээтэй. За яг юуныхаа ойрхон шугамныхаа дундаас эхлээд нар буруу эргүүлээд хагас цовын дугуй зурлаа. Ахаа дээш нь татлаа. Ахаа доош нь шулуун зурлаг дагуул зураад орхиц. За одоо агаарт бичиж бүгдээрээ. За шугамныхаа дундаас эхэллээ. Нар буруу эргүүлээд буцаагаад нар зүбэл шулуун зурлагаа татлаа орхиц. За нэг л мөрчээрээ хөвгтүүдээ. Аагаа нэг мөр. Тэгтээ юу яаш штэ. Баярлал майлаа.
Одоо ингэж гүйцэд эргүүлд болцсон шүү. Ингээд дундаас нь эхлээд нар зөв эргүүлээд ингэж тий. Тэгд үзгэн бол эвгүй байдаг байхгүй. Ер нь бол тий дүүжигнээд наатах ч аргагүй л тий. Нэг мөрөл бич хөвгтүүдээ нэг мөрөл биччих тий. Тий. За нэг мөр бичээрэй болж гэнэ үү? Нар зөв эрг. Ухаанбаатар бичүүлэх үү? За. Тэгээ. Хэлээ бичээ. Өө нийгэм оноо чинь согоо болсон тий. Бичгтээс л байсан да. Одоо яаж бичүүлж исэн бол даа гэж чинь тийм ээ. Ингээл барыг бичүүлэн дээ. Ухаанбаатар гоё бичдэг болсон юм зү дараа. Дээшээ ба. Багш ингээ гоё бичээл яхаа гэж хэлсэн. Ээж аваа чинь танаа биччихсэн гоё бичдэг ингээд. Гоё бичсэн байж тээ. За болж болцсон байж тээ. Хөөрхөн бичсэн байж тээ та нар тий. Гоё бичсэн байна. За наашаа хараарай. За агш нь уртаа. За энийг уншаарай хүүхдүүдээ. Юу ахгүй юм шугамж. За хэлээрэй. За одоо агшийнхаа самбарчсан үсэг уншин шүү. Одоо холбол заахна шүү дээ. Жижиг нар зөв эргүүлээд. За нэг хэлдэ та нар яаж унших вэ? Оо маш сайн байна. Удаанаар хэлхэн. За хэлээрэй. Оо ястаа сайн хүүхдүүд. За нэг мөр бичнэ. За багшаа ажиглаарай. Холболт энэ бүгдээрээ. За том агаан тавилаа. Том агаан бичлээ. Өргөжлүүлээд үзгээ салгахгүй. Дээш нь дундаас нь хагас зуурын дугуй зурлагаа нар зөв эргүүлээд дашуу шулуун зурлагаанд зураад орхицтой. Тэгээ том агийнхаа дундуур нь богино шулуун зурлагаан зурна. За нэг мөр өччих. Тэ. За ингэж бичээр хөгтөд. За одоо тэгвэл өнөөдөр бидний хичээлдээ хамгийн гол зорилго болохоор яах вэ? Ив найрамдалтай байх юм бол бид бүгдээрээ үерхэл нөхөрлөл маань одоо чин сэтгэлээсээ болж бие биендээ тусархаг ажил үйлс нь яах вэ? Бие биендээ тусалж энэ дурсамжил бидний сэтгэлд яах вэ? Үүрд одоо үлддэг байх нь шүү дээ. Тийм ээ, сайхан дурсамж бол бидний сэтгэлд үлддэг. За өнөөдрийн хичээл ингээд өсөг юу яах уцаа маань дууслаа. Та бүхэндээ маш сайн монгол хэлний хичээл дууслаа. Одоо математикийн хичээл дээр за ертөнцийн дээр нэг байдаг юм юу байдаг вүлээ? Нар байдаг тийм ээ. Тэгвэл нэгийн тоог одоо нэг юмыг ямар юмар тэмдэглэдэг вэ гэвэл нэгийн тоог яах нь багш нь бичээд өгье. За бүгдээрээ нэгийн тоог нэг мөр өччих. За наашаа хараарай, багшаа хараарай хүүхдүүдээ. За дөрвөлжин цэвтрийнхаа яах вэ? Нэгийн тоог эхлэхдээ голоос нь ийм дашуу шулуун зурлага зураад ахаа доош нь дээдлийн шугамдаа хүргээд доош нь дөрвөлжин шугамныхаа доотлол руу дашуу шулуун зурлага зураал нэгийн тоо. Ингээл болоо. За ийм нэгийн тоо нэг мөр өчөөд болно хүүхдүүдээ. За тэгээд анх одоо нэгдүгээр ингээд орж ирж анх сууж исэн дурсамжаасаа өөрсдийнхөө хөгжилтэй үйл явдлуудаас ярих тийм бичих хүүхэд байна уу? За санаж байгаа дурсамжуудаа багштай яриад өгөөрэй. Өөрсдийн чи хөгжилтэй юмнууд байна уу? Өөрөө. Хөгжилтэй зүйлүүд байл яриараа хөгжилтэй тий. За. Яг ингээд нэгдүгээр бэлтгэлд орж байхдаа яг анги сонгоод ангид орж байхдаа ангид орж төөрчихсэн. Тэгээд төөрдөг зөндөө байдаг шүү дээ. Анги болоод ангид орчихсон. Тэгсэн байхаа баярлалаа тий. Коридор хүлээ зогсож байгаа. Орны чинь завсарлагаар багш орж ирсэн. Багш нь одоо 1 2 дугаар ангид байсан болохоор тэрнийхээ дурсамжийг л бодоод байна л да бас харин тий. За өөр ямар дурсамжууд байна та нарт? хамгийн топ нөгөө салхин дээр тэр хамгийн амжилттай. Тэр чинь 1-р ангид байсан. Та нар тий. 2 байл 2 гоо байсан л үү? Тий. Тий би ерөөс өдөр хичээлд ирээл тэгэл энэ хэдэд баахан хичээл зааж исэн чинь намайг нэг нь дуудсан байхгүй яах гэлээ тий. Мэдхгүй тэгээд захирлын конторт юу яаж ийн гээл дуудаал
би захирлын контор орсон чинь намайг дуудаг байсан байхгүй. Тэгээ ирсэн чинь энэ баахан шуугилдсан те манай ангийнхан. Тэгээд босоо зогсоогоод би загинжнаас аягүй. Би өөрөө сайн мэддгийг. Тэгээд би юу яасан байхгүй юу? Тэгээд хичээлээ тараачаад юугаа арын энэ үлгүрт хийдэг байсан байхгүй. Тэгээд буцаа аваад өмсөх гэсэн чинь байдгүй. Тэгээд тэр хаваар ерөөсө хайгаад багш нараа сураад тэгээд нөгөө анхаа өгч чинь тэгсэн солонгоо манай ангид байсан шүү дээ тий. Тэгээ анхаа өгчөөс хичээл тарсан чинь анхаагийн анги тараагүй. Солонгоог байж хахаар багшийн сахингуудыг айцсан мэл гэсэн чинь нэг хүн шагаагаа таны курсыг аваа явуулсан шүү дээ дээлэг тэгдэг байхгүй юу. Тий. Тэгээд би юу яаж исэн нөгөө гадуураа хувцсгүй намар болцсон тэгээд гадуур хувцсгүй гэртээ харж ирсэн. Тэгээд ерөөсө хайгаад олоогүй. Тэгсэн манай ангийнхан та нар хэд хэдэн хүн ийм хүмүүс сургуулаар явж ирсэн гэж харуулад байсан чинь зарим нь энэ хүн мөн биш гэж нэг жоохон тэгэл тий. Тэгээс тэгсэн чинь нэг нь тэгжсэн юм бэлээ. Солонгоос та хойд үлгүүрээс таны дээлийг хэвээр хуудтал аваад өгсөн шүү дээ гэд. Тэгсэн чинь солонгоо авч өгсөн бэлээ тий. Аваад өгөхтэй зэрэг нь харин тий. Тэр аюу сайн. Тий. Тэр нэр их сайн санаанд идэх шүү дээ. Гэтэ манай ангийнхан бол аюу хичээл номд их сайн. Уншихын олимпиадад ордог дүүрэг мөрөгт байр эзэлж ирсэн. Манай ангийнхан аюу хичээлд их сайн хүүхдүүдээсэн би тэгж боддоо шүү дээ. Кичнээ 1-2 дугаар ангид нь заагаад багш нь явсан ч гэсэн. Дараа нь аюу их манайд ирж зарим нэг нь ирээл, гүүж ирээл холбоотой энэ төр байдаг байсан. Та хэдтэй маш их баярлалаа. За тэгээд багш надад дараагийн ажил болох гэдэг учраас ажил амьдралд наад жаргал хамгийн сайхан нэг хүсье. Хамгийн нэгдүгээр эрүүл байгаарай. Үр хүүхдүүдээ сайн хүн болгож эрдэм номтой эрүүл өсгөөрэй гэж багш нь хэлээ. Тэгээд ажлын их амжилт гаргаарай гэж багш нь өрөөё. За одоо дунд ангийн багшд нь хэлэл гэж өглөө. За одоо та хэд маань 5 дугаар ангид анх миний шав болж орж ирж байлаа. За өмнө нь болохоор яасан бэ гэхээр бас нэг анги байж агаад 8 дугаар ангид нь төгсгөж тэгээд дараачийн намар нь та хэд яг Баатар багш талиа гэж Баатар багш маань та хэдийг надад ингэ хүлээл гэж өгсөн. Тухайн үед их залуухан багш байжээ. Одоо бодох нь. За ингээд физикийн багшаар ажиллаа 5 дугаар ангиас чинь эхлэл хичээл заасан юм байна. Тийм үү? Тэгээ 5, 6, 7, 8, 9, 10 хүртэл хичээл заасан байна. За тэгээд өнөөдөр бол 10-ын Б ангийн сурагчид одоогоос 20 жилийн өмнөх 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэж бодож байна. За ингээд багш нь та нарт бэлдэж ирсэн. Нэг дэвтэр бэлдэж ирсэн. Тэгээд тараагаад өгчий. За хоош нь манай баяр дуулам их сайн ажил хийдэг байсан. Манай гүлжээр миний баруун унгаар. За ингээд тараагаад тэгээд илүү гаргуулна шнэ яаж нэс тэ. За тэг. Оо, 70 жаргалт байхгүй. За, өөлөх гэж нөө турсамжийн дэвтэр байхгүй гэдэг. За. Хэцүү бодлого байна. За, дэвтрээ нуглаад. За, одоо 10 дугаар ангийн сурагчид бол сая 1 дугаар ангийн сурагч шиг биш тийм ээ. Дэвтэр мэвтрээ. Одоо шууд 10. Одоо шууд 10 шүү. 5-аас сая нөгөө хүлээлгээд өгсөн. Тий. Одоо шууд 10 дугаар ангийн сурагчид. За. Дэвтрээ яасан уу? За багш нь ингээд нэг дэвтэр бэлдэж ирсэн. За ингээд яг уу энэ дэр ер нь бол багш нь ингэж бодсон юм аа. Уг нь яг уу дэлгэц центр байсан бол уг нь ингээд яг дист дараалалаар нь гоё ойлгомжтой байдаг. Яг гэсэн чи одоо бол ширээ нандтайгаа сууцаа. За тэгээд одоо ингээд харахаар нөгөө нэг юм жоохон замбраагүй юу н тодорхой биш юм байх шиг байна. Тэгээд уг нь багш нь та нарт яг нэгээр нь дараалтайгаар нөгөө нэг тайлбарлаж өгье гэж бодож байсан чинь дэлгэц юм байхгүй учраас амжсангүй. За ингээд би миний ажлын гараач гэсэн 42 дугаар сургуулиас эхэлсэн. Тэгээд яах аргагүй одоо миний түүх бол 42 дугаар сургуультай салшгүй холбоотой. Ингээд та хэдийг 2006-аас би чинь 2010 биш тийм 2010 он хүртэл ажилласан шүү дээ. 11 он ч үлээ 11 он хүртэл ажилласан юм. 10 жил энэ сургуульд ажилласан.
Тэгээ ингээд 42 дугаар сургуулийг бол яах аргагүй бидний сургуулаа. За тэгээд 2000 үүний дараа та эдийг шав болгож авчаад 2006 онд хонхны баяраа хийж байсан 10 Б анги. За тэгээд ер нь сураад баршгүй Эрдмийн далаас сурагч насаа хамтаа дурсъя гэсэн ийм байдлаар хичээлээ эхлүүлье гэж бодлоо. За тэгээд дэвтрээ нээгээд бүгдээрээ дурсан чичээл 10 Б ангийн сурагч дэвтрээ хаяглая. За. Тий. За дэвтрээ хаяглая. За ингээд дэвтрээ хаягдсан уу? За хаягдсан. За хоош нэргүүлээ. Эхний хуудсыг нээ. За ингээд өнөөдрийн хичээлээр 20 жилийн аялал гэсэн ийм өөрсдийнхөө тухай бодлого бодъё гэж бодлоо. За та нарт маш ойрхон бидний одоо хэдийн 20 жил өнгөрсөн ч гэсэн саяхан юм шиг одоо ер нь миний эсвэл би тийм бодолтой хүн юм уу? Ер нь сая л таад 10 төгсчихсэн шиг надад санагдаад байна. Тэгээд би 10 дугаар анги тийм ээ бүгдээрээ 10 дугаар ангиа төгсөөд хэдийн 20 жил өнгөрчээ. Бид дэлхийдээ хамт нарыг дунджаар 30 км/с хурдтай тойрдог бол 20 жилийн хугацаанд нийт хэдэн километр зам туулаад эргэж уулзаж байгаа вэ гэсэн ийм бодлого бодохоор боллоо. За ингээд хүн бүхэн туулсан зам харилцаалгүй өрөөдөг. Нэг жилд 30 км. Тий. Ер нь бол дунджаар 30 км/с хурдтай. За тэгээд нийт одоо хэдүүлээ хэдэн километр зам туулаад уулзаж байгаагаа бодож олъё. За тэгээд яг гоо тодруулах зүйл мэдээж бас байж магадгүй. Багш нь тодруулаад явчих. За эхний за тэгээд аялсан замаа тооцоолохдоо шууд энэ замын томьёогоо ашиглаад бодчих. Тийм ээ? За багш бас бодноо. Багшлаас өгчий. Хүрнэ багш. Айгу амархан. За ингээ хичээл сайн оролцсон хүүхдүүдийг багш нь шагнаа. За эхний ээлжинд манайхан ингээ ер нь бол яаж бодохоор замын томьёогоо мэдж байгаа тийм ээ? Багш нь тодруулаад тавьсан байгаа. Хурдаа юугаар үржүүлэхээр хугацаагаар үржүүлэх юм байна. За тэгсэн чинь хурд нь хэд гэж байна? 30 км/с гэж байна тийм ээ? За тэгээ одоо хугацаа нь хэдүүлээ? 20 жил хэдүүлээ. Одоо нэг ангиас салаад 20 жилийн дараа уулзж байгаа юм байна. Тэр одоо 20 жилийг шууд 20 жилээр нь бодох уу? 20 яг үнэн хөөрхөн штэ. Гүмэн тэр лавж аван гүмэн сүлхий сайн. Ингээ хичээлдээ сайн шүү миний хөө. Зодуулж байсан уу? За тэр хичээлдээ сайн хүүхдийг нэг чихрээр шагная. За баярлаа. За одоо шилжүүлнэ. Тэгэхээр шилжүүлэхдээ яаж шилжүүлэх вэ миний хүүхдүүд? 20 жил, 1 жилд хэд хоног байдэ? 365 хоног. Бид нар бүр жижиг нэгж ямар нэгж рүү шилжүүлэх гэдэг байгаа вэ? Секунд рүү шилжүүлэх гэж байгаа шүү дээ. За тэгвэл 1 жилд 365 хоног байд юм. Тэгвэл 20 жилд хэд хоног байх вэ? За 1 жилд биш ээ 1 жилд хэдэн сар байд юм? 12 сар. 12 сард хэдэн өдөр байд юм? 30 за дунджаар 30-аар авна. За тэгээд нийтээ ер нь бол хэдэн цаг байдаг вүлээ нэг хоногт 24 цаг. 1 цагт хэдэн минут байдаг? 60 минут. 1 минутанд хэдэн секунд байдаг? 60. За тэгээ бодож болох уу? Баах юм бол. За одоо тоон юугаа ашиглаж болно? Гар утсаа ашиглана. Гар утсаа ашиглаж болно. За 1 жил шилжүүлнэ гэдэг айгүй мундаг хэн хариулсан бэлээ? Хэн хариулсан? Нэг шилжүүл 5 гэж бас 4 хариулсан. Энэ манай баяр дулам ариун дэлгэрэл хэлэх шиг болсон да. За. Юу яа? Километрээр миллиметрлөө шилжүүлэхгүй юм уу? Миллиметрлөө шилжүүлэх. Чи бүр амар хурд. Нөгөө хин 5 гэж юу? Зайлтай юм болохоор бусдаас илүү зам явах гээд байна шүү дээ. За бусдаа туслаарай. Хин энэ тусалдаг байлаа. Чи гүлжэнээс салаад хичнээн километр зам туулаад уулзж байгаа вэ? Тий. Сайн байна уу?
Сайн сайн. Оо за баярлалаа. За баярлалаа. Уг нь бид хэдийгээр хичээлээ дуусчаа орё гэж бодож ирсэн сая. Тэгээ манайс уг нь өмнө нь ие байж байгаа би болсон шүү дээ. За харин тийм ээ. За хөөх юм бэ. За. Уг нь сая тэр гэрүүч уг нь орё гэж бодож ирсэн. Чинд яг хичээлэн давхцчихлаа. Тийм. Тэгээ та хэд байж байгаа юм ингээд. Аа за. За баярлалаа. За. За одоо 30 км/сек яг уу тэр шилжүүлэхгүй юу? Шилжүүлэхгүй. Шууд 30 км/сек-ээр бодно. Тэгэд хугацаагаа юугаар авах юм? Хугацаагаа л секунд хүртэл. За нийт хэдэн секунд болж байна? Тийм үү? За. 600 яг гоо манай болор туяагүй мондаг шүү. Яг бодсон байх шүү. Тийм. За. Мондаг. За одоо тэр хин болор туяа бодсон гэж штэ хэд гэж байна? Нийт хичнээн секунд байна. Яг үнэ. 18 тэрбум 900 гэдэг нэ 900 сая километр. За. Урт байна уу? Бодцонгүй мөн хамгийн дөрөв жавхлан төгс бодсон. За. Тийм үү? Чач бид ашигласан уу? За. 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 Хэд гарсан гинэ? За хэн самбарт бодох уу? Жагтад ус бодох юм уу? За хэн болроо хугацаагаа шилжүүлж. Би чатчгийн ашиглах. За. Багш би амар муухай биш. Зүгээрээ. Энэ охин ч угаасаад гоё биш гэсэн. За. Эхлээд нөгөө 1 секундэд нэг минутад 60 секунд. Ааха. 60-га 60-аар үржүүлээд тэгээд юу гарч байгаа юм? 60-аар үржүүлээд нэг цаг 3600 секунд тийм үү? За. Нэг цагт баггүй юу? Тэ. 3600-аар дахиад үржүүлнэ. Одоо хэдэр үржих юм? Одоо юу үржих? 60 минут гэж чинь цаг ингээд харцсан. Мондаг. Чигэр авъя. Одоо байж байгаарай. Тэгээд та нар юу н ухаанаа нь олцсон те? Олцсон. За. За. За ийм секунд гарсан гэж байна. Зөө. Гарсан уу? Одоо нэг 20. За. 30-аар. За. За одоо тэр жавхлан төгс гүйцэж. Одоо бид нар нөгөө нэг замын том юм юу хэлээ манайхаа? Эс тэнцүү. За одоо хин цааш нь. За. Та нар ийм сайн хүүхдээ хаана гээцгээсэн юм? Тий. Бид хэд авширцсан байсан юм байна. Тийм бай. За. За 18 тэрбум 900 хэдийн. За. Ийм километр бах те? Километр. Оо яг үн. За баярлалаа. Дээш нь тавьчих.
Ийм мундаг боддог хүүхдээ замдаа гээцэн та нар өстэй нэр хаана гээц. За баяр. За. Ийм зам туулаад би биентэйгээ яаж байгаа юм? Уулзаж байгаа юм байна. Маш урт хугацаа туулж юм маш. Энэ хооронд тийм ээ бид нар яасан? Бүгдээрээ хань нийжил өөр хүүхэд гэр бүл тийм ээ. Одоо бараг зарим нь чинь том хүүхдүүд нь сургууль төгсөж байгаа байлгүй те лавж байгаа. Лавж байгаа хүүхд лав энэ жил манай хүүхдэд ч 100 байх хэвээр. Тэгэхээр хүний амьдрал баялаг байгаа үз. Ийм урт хугацаа бид нар туулж иржээ. Гэхдээ хүн бүхэн янз янзын зам туулж явж байгаа. Гэхдээ бид нар энэ цаг мөчид өнөөдөр ингэж уулзах хувь тохиол биднэрт яасан тохиолсон юм байна. Ингээд дурсамж хичээл болон өнөөдрийн урилга хүлээж авч ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хайртай. За ингээд хичээлд оролцсон та нарт бүгдээрээ сайн хүүхдүүд байна. Баярлалаа. За бүгдийн чихрээ шагнана. Харин жил нэг ангид сураад 20 жилийн дараа олж авсан жавхлан төгсөөс яриа авъя гэж. За өнөөдрийн сэтгэгдлээ. Тий. Сайхан байна уу найзуудтайгаа 20 жилийн дараа уулзаад дурсамж зэрэгэд гоё байна. За. Ярьчлаа шүү дээ. 10 жилийнхэн гоё хөгжилтэй юм яриа шүү дээ. Бүр тийм хөгжилтэй хэлээ. Яг би чи олон хүн баг чи нэг яриа аваа юм шиг. Тийм урт яриулж ирсэн зүг. Хамаагүй маа за одоо тэгвэл тийш явъя. За. За ангийн анд маань ингээд хаагаа хоол солонгосоос ирсэн. Тэгээд ангийнхаа андаас 10 жилийнхэн мартагдахгүй дурсамжит нэг жижигхэн тий зүйлийг сэтгэлээс гартгүй зүйлийг ярьж өгөөч. За тэгээд бүгдээрэнд нь бас 20 жилийн минь төргий. Тэгээд мөн энэ төрөнд сая дурсамж хичээл заасан 2 багштаа бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт нь эрүүлийг сайн сайхан бүхний өсөөрэй. Бидний 20 жилийн дараа 30 40 жилийн дараа ингээд цухтаа ингээд өнгөрөх болтугай гэд 2 багштаа бас эрүүлэн хийвсээ найзуудаа бас хад жаргал хамгийн сайн сайхан бүхний өсөё. Тэгээд хаалаас бас зорж ирсэндээ бас баяртай байна. Ирсэндээ бас сэтгэл хангалуун байна тий. За. 10 жилийнхаа ангийн найз ширээний найзаас асууя. За. Оо маш гоё. Маш гоё. За тэгвэл өөр энэ нэг шин шилжиж ирсэн нэг хүүхд байгаа юм байна. Тэр хүүхдээс авъя. За манай анги шинээр шилжиж ирсэн баярлалаа. Танилцъя Бацал гэдэг. За дугаарсаран ангита ангийнхантайгаа тохиолж исэн хөгжлөөч юм багштайгаа тохиолсон хөгжлөөч юм нэг юм яриад манай шал дайли юм яриад байна. Бол яг хөгжилтэй гоё юм яриад байгаа. Яг одоо санаанд ордохгүй. Тэгвэл гоё ангийнхандаа найзуудтай гоё мэдгээд төвшүүлээд оройн арга хэмжээнд хүрээд ирээрээ гэж хэлж асуулна. Яг юу бодогч чинь өнөөдөр буцаад хүүхэд наснаа ирсэн чадмуу. Зарч. Нэлээд таварч. Яг юу хэлэхээр юу ярихаасаа мэдэхгүй байна. Тэр нь бол 20 жилийн дараа уулзахаараа баяртай байна. Дурсамж шилжилтээ суугаад сайхан байлаа. Тэгээд ангийнхаа найзууд болон ангийн хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. За 10 жилийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Модон ширээнд тохой нийлүүлэн хавар ийг үдсэн болохоор мөрөөдөл дүр нөхөрлөж намрыг угтсан болохоор мөнхөд дурсах сурагч насны нөхөрлөл дурсгалын дэвтэрт минь өнөөдөр эргэн учрахын ерөөлт болзоо тэмдэглэгдсэн учраас ухаан балчир насны эрвэхэ шиг гутлын мөр танхим дүүрэн тамхтай төрлөх сургуульдаа бид эргэн учрлаа. Оюн хинцхэн дуугаараа ижилтэн инээж хөгжилдсөн сурагч насаан нэхэн дурслаа.
Хүслийн жимээр мөрөөдлийнхөө зүг хүрэхээр бид таран одсон ч халуун зүрхэнд нандин дурсамжууд хонхны дуутай мөнхөрсөн болохоор намтар дотроо нарыг мандуулсаар найзууд бид эргэн золгож байна. Аавууд ээжүүд болсон гэвч алагхан багын төрхөн хിവэрэ 10 жилийн нөхөрлөл минь 20 жилээр батжлаа. Дурсгалын дэвтрээ эргэн сөхцгөөе. Зургийн цомгоо дэлгэм шээцгээе. Тийм ээ. Дэвтэр минь ав адилхан 42 дугаар сургууль гэсэн хаягтай. Дахин уулзах энхэн мөч догтлол дүүрэн хүлээлттэй. Улс орондоо үнэнчээр хөдөлмөрлөн зүтгэж ухаан амьдралаа зөвхөн шавнартаан зориулсан ачит багш нартаан ёслоё. Багнаас нандин дурсамжиндаа эргэн аялахаар баярын ширээгээ тойрон суусан найзуудаа хамтдаа бүтээх бас нэгэн баярт өдрийн мэндийг дэвшүүлье. Тийм ээ. Бид насан туршдаа нэгэн хаягтай нэг ангийн хаан. Эшшөөсөн нэглэгдэн энэ танхимыг тэтгэл тоглолт хийсэн гадаг хүлээсэн 2006 оны төгсөгчдийн дуу хоолойг сонсъё. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ оройн амар амгалан айлтган мэдчлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн уулзалт дурсамж 20 хүлээн авалтаар энэ цаг мөчид үргэлжилж байна. Бүгдээрээ хамтдаа 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг амьдралынхаа хамгийн тод өнгөтэй дурсамж болгон хадгалж үлдээхэд бэлэн үү? Тэгвэл бүгдээрээ хамтдаа эхлүүлцгээе. Энэхүү 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн баярын уулзалт өглөөнөөс ахуулаад өнөөдрийн яг энэ цаг мөчийг хүртэл дурсамж дүүрэн сэтгэл тогтолт баяр хөөр дүүрэн үргэлжилж байна. Дурсамж хичээлээ хийчихсэн хүмүүсийн нүүр нь гэрэлтээд энэ гэрэлнүүдээс тод харагдаж байна. Та бүхэн байна. Үнэхээр гоё харагдаж байна. Мөрөөдлөө биелүүлж чадсан гэдэгт итгэж байна. Ингээ бүгдээ хамтдаа үчийнхээ баярын цэнгүүнийг эхлүүлцгээе. Би яг энэ цаг мөчид 20 жилийн ойн уулзалтынхаа хүлээн авалтыг сэтгэл тоглон хүлээж яг энэ цаг мөчид бие биенээсээ эрч хүчийг, бие биенээсээ эерэг энергийг, бие биенээсээ аз жаргалыг мэдрэн суугаа эрхэм ангийнхаа хамт олнуудад мэдлэгээ дэвшүүлэх хэмээн би микрофоны өмнө тайзнаа 10-ын А болон БВГ Д ангийн дарга нар болон төлөөллүүдийг нь тайсан хүндэтгэн урьж байна. Арвын А ангийн төлөөлөл лавга таныг, Арвын Б ангийн дарга Гантуя, Арвын Б ангийн дарга Нямбаяр, Арвын Г ангийн дарга Солонгоо болон Арвын Д ангийн дарга Сувд Эрдэнэ нарыг тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн өнөөдрийн 20 жилийн ойн уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулах комиссийн төлөөллүүдийг мөн тайзнаа урьж байна. Энэ өдөр нэгэн хүсэл зорилготой, нэгэн хүсэл тэмүүлэлтэй эрхэм дотны хүмүүстэй дурсамж дүүрэн энэ өдрийг бэлэглэж энэ гайхамшигтай цаг мөчийг бие биендээ түгээж байгаа зохион байгуулах комиссийнхаа бүгдээрээ дахин хамгийн чангараа таашаа. Ингээд ангийн төлөөлөл болон ангийн дарга нарын мэдчилгээг энэ тахинд суугаа хүмүүнийг болгон сэтгэл тоглон хүлээж байгаа. Тийм учраас микрофоныг олон зүйл нуршилгүйгээр 10-ын А ангийн төлөөлөл хавга танд шилжүүлье. За баярлалаа. Сайн байна уу эрхэм багш нараа? Сайн байна уу миний хамт олон минь? Найз нөхөд минь. За бид нар нэг нь 20 жилиг 96 оноос 2006 оны хооронд 20 жилиг хамт туулж өнгөрүүлжээ. 20 жилийн өмнө миний найзууд амьдралынхаа мөр мөрийг хөөгөөд олон сайхан олж амьд дурсамжийг бүтээсэн байх гэж найдаж байна. Харж байна найз нь. Гэхдээ гэвчиг бидний 20 жилийн одоо хамт өнгөрүүлсэн дурсамжийг өнөөдөр ингээд бөөндөө цуглаад бөөндөө сайхан тэмдэглэж аваад найз нь маш их баривттай байна. Тэгээд найзуудаа эрхэм багш нартаа эрхэм багш нарынхаа сургаалаар бид нар чинь шавнар чинь сайн яваа юм шүү гэдгээ энэ өдөр харуулах гэж энд цугласан гэж ойлгож байгаа. Мөн бид нар өнөөдөр бид нар найзууд нь мөн сайн яваа шүү, ийм байгаа шүү, ийм өөрчлөлт амжилттай байгаа шүү гэдгээ мөн ярилцах гэж
найз нөхдөөрөө цугласан байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр миний найзууд, миний багш нар энэ өдрийг өнөөдөр бүр дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Үргэлжлүүлэн 10-ын Б ангийн төлөөлөл ангийн дарга. За сайн байцгаана уу найзууд, эрхэм багш нар, ангийн андуудаа. Энэ өдөр ингээд 2006-оос хойш те 20 жилийн дараа ингээд өнөр ахид цугларлаа. Энэ өдөр 20 жилийн дараа нэг л өдөр одоо ингээд тохиож байна. Айгуу гоё байна. Найз нарыг арах гоё байна. Бид нар бүгдөө хүл нэмсэн, олуулаа болсон гоё байна. Та нартайгаа уулзах надад сэтгэл айгуу амар өндөр байна. Тэгээд ийм ингээд нэр амар сэтгэл хөөрөөд байна. Тэгээд ингээд биднийг ийм гоё залуучууд, бүсгүйчүүд болгож хүмүүжүүлсэн ангийнхаа багш нартаа баярлалаа хэлмээр байна. Та нарын минь хүч хөдөлмөр биднийг ийм одоо юу гэж хэлэх юм бэ? Гоё сайхан хөдөлмөр залуучууд болоход та хэдийн хөдөлмөр хамгийн их байсан шүү гэж хэлмээр байна. Одоо ингээд өнөөдөр 20 жилээ тэмдэглэж байна. Дараа нь одоо ингээд 25 30 жилээ тэмдэглэн энээс олон уулаа те уулзч бүр гоё олуулаа уулзах байхаа гэж би бодож байна. За баярлалаа. Бэнэ. За. Энд хуран цугларсан анд нөхдөд болон үе тэнгийн тохооны илүүлэн суусан найзуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эрхэм хүндлэн хайрлан багш нартаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг ийм олуулаа цуглуулах гэж энэ зохион байгуулалтын арын албыг хаасан бүх энэ сайхан санаа нэгдээд, ив нэгдээ тий энэ хүч хөдөлмөрийг гаргасан зохион байгуулалтын албаныхандаа бас баярыг хүргье. Энэ үдэш бол та нарын үдэш юм аа. Та нар зориулсан юм аа. Энэ үдэш та нар маань өөрснийгөө сурагч насныхаа гигэн дурсамжаар хөглөгдөөд инээд хөр баярлалаараа бүгдээрээ хамтдаа тэр үеэ иргэн санах нэгэн үдэш байгаасаа гэсэндээ бид нар хичээсэн юм шүү. Бүгдээрэнд нь энэ 20 жилийн ойн баяр шигэ 30 жил, 40 жил, 50 жил ингэж хамтдаа уулзахыг ерөөл дэвшүүлье. Та нартаа бүгдээрэнд нь 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. За бүгдд нь орой минь хүргэе. Тэгээд 20 жилийн дараа эргээд уулзсан, найз нарыгаа харсан, багшигаа харсан, сургууль дээрээ очисон. Тэгээд сэтгэл санаа ер нь сүүлийн 1 сар маш гоё байгаа. Тэгээд 20 жилийн хугацаанд ерөөсөө энэ бүхнийг мартсан байсан байна гэдгээ сүүлийн 1 сарын дотор мэдрээд ойлгоод тэгээд ямар тэр нэг хүүхэд насны дурсамж гэдэг юм чинь нэрээ хаана үлдсэн бэ гэж бодтол тийм 1 сарыг өнгөрөөлөө. Тэгээд танилтай бол таны талын чинээ гэж ярьдаг. Бид нар ийм олуулаа. 5-аас 7 бүлэг ингээд төгссөн 8 10 дугаар анги. Тэгсэн чинь ингээд бүгдээрээ амжилттай явж байгаа, бүгдээрээ өөр ажил мэргэжил эрхэлж байгаа. Тэгээ биенийхээ хаана юу хийж байгаа, хаана ямар явааг мэддэггүй байсан юм байна. Тэгээ нөгөө амраагийн дуучин бас сургууль дээр өнгөрсөн 20 жил өөрсдөө цуглачаад тэрнээс хойш бүгдээрээ ингээд зүрхний андууд буцаад болцгоосон, бүгдээрээ бие биенийхээ амьдралыг дэмнээд ингээд нөхөрлөө сэргийгээд явж байгаа гэдэг үгийг сонсоод нэрээ тийм байгаасай гэж бас хүсэж байгаа шүү. Тэгэхээр бөөнөрөө энэ цаг мөчөөс хойш 30 жилээ, 40 жилээ ёстой нөгөө өвдөг тохооныхоо тосыг өвчин намдах тосыг ярьтлаа хамт сайхан нөхөрлөе, бие биенээ дэмнээ гэж хүсэж байна. Тэгээд арын албанд ажилласан манай залуучууд сарын хугацаанд бас баггүй ажлыг амжууллаа. Тэгээ энэ олон хүүхдүүдийг цуглуулна гэдэг чинь бас амаргүй ажил байд юм бэ шүү. Тэгээд залуучуудаа маш их баярлалаа. Та хэд маань зөндөө хичээсэн. Тэгээд чирийн чи да, энийн би да гэд. Тэгээд өнөөдөр бас хүүхдүүдийн сэтгэлийг ингээд сонсож байхад ёо ямар гоё зохион байгуулж байна та хэд ёо амар их ажил амжуулжээ гэдээ бас магтж байгаа үгийг сонсоод баярлсан шүү.
орсон анхны өдрөөс хэрвэн эрдэмийн шимийг хүртсэн 10 жилийг ардаа орхилоо хэрвэн эрдэмийн шимийг хүртсэн ачид багш нараа санаж явна. Салахархан эцэгэн дээрчин нууцэн цэцээ ахиад ургахгүй санаа сэтгэл доодлон цэнгэнэ хонхон дуугаа дандаа сонсохгүй сонхойгийн хаалгыг зөвлөн хараа сурагч наасаа үлдээлийн баяртай гинхэн насны хаан өдлөө би ухаан урдхан юм шиг санагдаж гэрээлийн хурдаар өнгөрсөн жилүүдээ гинхэн насанда та бид мартахгүй эрдэмийг сураад буцаад гэлээ аюулхан зэлжинэ дүүрэн баяртай иргэд ангида сохвигээр ахлаган өдрөндөө содан нүдмэстэй Сонжоны нараа улаан тосч бэрээсээ зовцон жазан мохоо сургуулийн босоолаасаа зурдим шиг өнгөрсөн 10 жилийн нараа зовч чамдаа илгээд харами чиглэлцээ 10 жил үерсэн амхан дурсан жам өнхөж амьд салахгүй амнаас болсон 10 жил үерсэн амхан дурсан жам өнхөж амьд салахгүй амнаас болсон бихэн цэгэрсэн хорооны миньхээ Өсөлийн дэвтэртэйгээ хоцорлоо Тохон сэмэрсэн дүрэмт хувцас минь Томихоо хүртэйгээ аргагүй үлдлээ Сүлжин усан чигчээлийн дараа
ангиараа жахан үнсэж сүдэр тавын өдрөөр хайсхан дундаа бид нулимстай ангийн хөгүүд минь тузыг минь тайлаа ангийн багш минь дахиад зэмлэж ангийн огтуд минь ахин инэмсэлж авдах хавтаа хайртай ангийн хөгүүд минь тузыг минь тайлаач ангийн багш минь дахиад зэмлэж ангийн огтуд минь ахин инэмсэлж авдах хавтаа санаачилсан 10-ын Д ангийн дараа сул эрдний сэтгэлийг яг энэ цаг үеч сонсож бүгд хамтдаа баяр цэгмэнээ үргэлжлүүлцгээе. Хүндэтгэн ирсэнд талархал илэрхийлье. Та бүхэн миний сайхан өдрөө хизээч мартахааргүйгээр гоё түүх болгон дурсгал болгон үлдээгээрээ. Тэгээд өнөөдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэ. Баярлалаа. Өнөөдөр бид бүхнийг
сургуулийн босгоор алхуулж, сургуулийн хаалгыг татуулж, үсэг заасан ардын ачит багш нарынхаа үгийг сонсохгүй байхын аргагүй. Тийм учраас би 5 ангийнхаа багш нарыг яг одоо тайзнаа бас хүндэтгэн урьж байна. Ачит багш минь танийгаа өнөөдөр бас яахын аргагүй догтлол баяр хөөрөөр дүүрэн энэ тахин сууж байгаа хүн нэг бүрийг эх орныхоо хөгжил цэцгэл бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан салбарын шилдэг ийм хүмүүс болгосон ачит багш нар бол та бүхнийг хараад баяр хөөр догтлол басгүй бахархал дүүрэн байгаа хаа гэж бодож байна. Тэр ч утгаараа эдгээр эрхэм хүмүүсийнхээ энэ цаг мөчид мэдэрч байгаа мэдрэмж сэтгэл догтлол баяр хөөрийн мэдчилгээг нь та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Энд туран цугласан 2006 оныхоо бүх төгсөгч шав нартаа өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. 20 жилгээд бодохоор маш урт хугацаа юм шиг мөртлөө өнгөрсөн цаг хугацааг эргээд дурсахаар маш хурдан болоод өнгөрчихсөн байж идэг. Тэгээ өнөөдөр та хэдтэй ингээд уулзаад харж байхад бүх хүүхдийн царай төрх. За энэ ангид байсан, энэ ангид байсан ингээд бүгдийг нь таниад байгаа мөртлөө зарим нэг хүүхдүүдийнхээ багш нэрийг оноохгүй байгаа шүү. Уучлаарай. Тэгээ хэрвээ багш ингээд тэрээгээ дуудаж чадахгүй байгаа бол өөрөө гүйж ирээд би тэр байна багшаа гэд ирээд үнсүүлчээрээ. Тэгэхгүй болохоор багш нь ингээд таниад байгаа мөртлөө нэрийг хэн билээ гэд ингээд дунд нь хольж утгаа жоохон оноохгүй байгаа шүү. За тэгээ өнөөдөр ингээд цуглаад дурсамж уулзалтаа хийгээд 20 жилийнхаа одоо хүүхэд насныхаа дурсамжийг сэргээгээд уулзж байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярын мэнд хүргээд санаа зовох юмгүй чөлөөтэй байгаад хүүхэд насныхаа дурсамжийг сайн сэргээгээрэй л гэж хэлье. За сайн байцгаана уу. Энэ орой хуран цугласан нийт шав нартай болон эрхэм хүндэт багш нартай энэ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За тэгээд би баг өөрөө л 20 жилийн ой тэмдэглэж байгаа юм шиг сэтгэл төрөөд байна. За тэгээд надад урилга илгээж гинтийн байдлаар урилга хөргүүлсэн. Тэгээд үнэхээр сэтгэл догдолсон. Зохион байгуулах комиссийнхандаа болон нийт шав нартай маш их баярлаж талархснаа илэрхийлье. Ингээд би бас өөрөө саяхан 20 жил 30 жил тэмдэглэсэн. Өнөөдөр би өөрөө л ойн баяраа тэмдэглэж байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд ингээд хөөрхөн шав нартай ирээдүйн амьдралд нь аз жаргал хиймэр бүх сайн сайхан бүхнийг хүсээд хамгийн гол нь эрүүл байвал бүхнийг авчирдаг гэдгийг одоо өдийн насны өндөрлгөөс гэдэг юм уу? Ер нь айгу хүн эрүүл байвал бүхнийг хийж чаддаг гэдгийг л багш нар айгу их ойлгосон. Ингээ та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа. Ингээд өрсөнд бас баярлалаа. За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За ингээд та бүхэндээ энэ оройн гал халуун мэндийг гэр бүлд нь өөр хүүхдүүдэд нь цаашлах нь ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Багш дөнгөж болоод 42 дугаар сургуульд ирэхэд та бүгд маань дунд ангийн сурагч нар болсон бяцхан шавнар байлаа. Өнөөдөр ингээд харахад бүгдээрээ ажилтай хөдөлмөртэй аав ээжүүд амьдрал ахуйгаа аваа явж байгаа ийм сайхан байдлыг чинь багш нар чинь хараад бүгдээрээ бахархаж байдгийг шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. За мөн одоо энд удирдахжсэн даажсэн багш нараас бид нар бас санан дуурсах ёстой. Ингээд мөр зэрэгсэж бас нэг сексэд ажиллаж исэн, гээг удирдах исэн цэсгэ багштай бас эмгэнэл илэрхийлж байна. За мөн бага ангийн манай бага ангид даажсэн багштай одоо гинтийн ажил явуулгараад бас ирч чадаагүй. Ингээд бид нар бол маш олуулаа. Тэгээд энэ болгон дээр бүгдээрээ та бүгд яг үеэрээ 2006 оныхоо төгсөлтөөрөө бие биенийгээ хүндэтгэж, бие биенийгээ хайрлаж, бие биендээ тусалж цаашдаа үргэлж им холбоотой нандин сайхан одоо үерхэлж нөхөрлөөрөө гэдгийг бас багшийн зүгээс хүсэж байна. Тэгээд та бүгдээ яг тэр сурагч яг
балчир насны чинь яг тэр дүр төрхөөр одоо миний зүрх сэтгэл бүгдээрээ ингэж үлдсэн байгаа шүү. Тэр гинэн томоогүй байдлаараа өнөөдөр яг энэ 20 жил ажилласан энэ 20 жил одоо ингэж хөдөлмөрлсөн хүнийхээ төрхөөр биш. Тэр балчир насаараа байгаа шүү. Тэгээд энэ орой бүгдээрээ гал халуун цогтой өнгөрөөгөө гэдгийг хүсье. Бүгдэнд нас жаргал сайн сайхан бүхнийг хүсье ёо. За бүгдэнд нь энэ оройн гал халуун мэндийг хүргье. За 30 жилийн өмнө 1-р ангид орж исэн хүүхдүүд маань өнөөдөр сургууль төгснөөхөө 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм баярт өдөр болж байна. За тэгээд энд туран цугласан нийт 1996-аас 2006 оны нийт төгсөгчдөө аз жаргал эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За та бүхэн маань багш нарынхаа зүрх сэтгэлд анх буусан дүр төрхөөрөө өнөө хүртэл хадгалагдаж байгаа. За тэгээд одоо бас биднийг үйл ажиллагаанд урьж оролцуулсан нийт шавь нартаа маш төгсөгч нартаа маш их баярлалаа. За комиссийнханд бас маш их баярлалаа. Тэгээд үнэхээр одоо Бямбаа Илгэрцэг багшийн хэлсэнчлэн зарим нэг хүүхдийг нэр өгч оноож танихгүй байгаа. Тэгээд уучлаарай. Тэгээд тэр байна гэвэл сайн таньнаа. Ягаад гэвэл бид нар бага ангиас айгүй олон удаа аас дуралдаан тэмцээн зохион байгуулдаг. Уул нь бол манайх бол үеэрээ уулзахад нэг тийм хүндрэлтэй биш гэж боддоо шүү дээ. Би тухайн одоо үеийнхээ нөгөө төгсөлтүүдийг бодоход байнга ингээд нийлж юм аяадаг 7 багш 8 багштай 8 бүлэгтэй эхэлж байсан тийм ээ. Тэгээд ингээд эхлээд дараа нь 7 багштай ингээд 6 болтлоо явахдаа дандаа нийлж ингэж юм аяадаг. Бүр тэр үеийн үеэр нь ангиас 5 10 хүүхдүүд ингээ хооронд нь одоо ингээд тухайн цаг үеийн тийм байсан байна. За орчин үед бол мэдээж болохгүй л дээ. Уралдуулдаг. Тэгээ тийм одоо зураг ганц нэг зураг хөргөл надад үлдсэн байна лээ. Тэгээд та нартаа одоо маш их баярлалаа. Тэгээд 42 дугаар сургуулийн миний 2 дахь үеийн шавь нар байгаа юм. Тэгээд одоо ч бид 42 дугаар сургуульд ажиллаж байгаа. Тэгээд 42 гэдэг энэ овогтойгоор одоо эхэлсэн. Тэгээд одоо энэ овогтойгоо явж байна да. Тэгэхээр та нар маань ч гэсэн 42 дугаар сургуулийн төгсөгч 42-оор насан туршдаа өгүүлж байгаа ийм хүмүүс байгаа. Тэгээд 42 гэдэг энэ сайхан тоог, энэ сайхан сургуулийн одоо ингээ босгоор алхасандаа маш их баярлж байна. Тэгээд та нартаа ч гэсэн бас адилхан сэтгэлдтэй байгаа гэдгийг бол ойлголоо. Сая мэнчилгээнээс харахтал харагдаж байна тийм ээ. Бид нарын энд цуглаад байгаа ч гэсэн харагдаж байна. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа. За тэгээд гондоож исэн бол бас уучлаарай. За сайн байцгаана уу? Энэ орой мэндийг бүгдээр нь хүргэе. Тэгээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. За ардын сургуулийн одоо алтан босхыг ороод 30 жил болж байгаа юм байна. 10 дугаар ангиан төгсөөд одоо ажил амьдралынхаа гараа гэхэлсний 20 жилийн баяр болж байгаа юм байна. Тэгээ та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ үнэхээр зохион байгуулалт сайтай, үнэн хүний сэтгэлд нийцсэн өстой их гоё болж байна. Тэгээд зохион байгуулах комиссуудаа бас баярын мэнд хүргэе. Хамт ажиллаж исэн багш нартаа баярын мэнд хүргэе. За багш нь бол 42 дугаар сургуульд 6 жил ажилласан. Өмнө нь нэг анги 4 дугаар анги төгсгөөд дараа нь энэ нэгийн бие ангиг аваад 1-2 дугаар ангид нь заагаад ингээ 2-3 дугаар ангид нь багш нь шилжээд явсан байгаа. 42 дугаар сургууль бол миний амьдралын 6 жил бол хамгийн гоё үе гэж би өөрөө боддог. Хамгийн залуу насндаа ажилласан. Тэгээд та бүхэндээ эрүүлийн сайн сайхан аж аргал бүхнийг хүсье өрөөе. Тэгээд эв найрамдалтай сайхан дурсамж бүтээж хүнд бол хамгийн гоё зүйл бол энэ дурсамж байдаг. Тэгээд энэ дурсамжаа бүгдээрээ ингээд энэ өдөр бүтээж агаад маш их баяртай байна. Тэгээд багшаага урьсанд маш их баярлалаа. За. Мөн өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа эдгээр шавь нарынхаа урилгыг хүлээн авч өргөдөн ирсэн хүндэт багш нартаа бас баярлалаа бүгдээрээ илэрхийлцгээе. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд амьдралын далайд хөл тавихт нь 1996 онд сургуулийнхаа хаалгыг нээгээд орж байхад нь А усгээс ахуулаад амьдралын бүхий л туршлага арга барилыг зааж өгсөн та бүхнийхээ буйнаар өнөөдөр энэ танхимд суугаа эдгээр шавь нарт нь өдий зэрэгтэй явж байдаг учраас бүгдээр хамтдаа 10 секундын туршид тасралтгүйгээр алга ташиж ачид багш нартай хүндэтгэл үзүүлцгээе. Үнэхээр хардсан
Баярлалаа та бүхэндээ. Харин одоо эрхэм ачит багш нартаа хүндэтгэл үзүүлж байгаа энэ торгон агшин дор зохион байгуулах комиссийнхныг бас урьж байна. Бид бүхний урилгыг хүлээн авч өнөөдөр цаг заваа зарцуулан хайртай шавнартайгаа хамтдаа нэгэн үдшийг ийм гайхамшигтай уур амьсгалыг бүрдүүлэн үргэлжлүүлж байгаа ачит багш нартаа шавнарынхан зүгээс хүндэтгэл үзүүлэх гэсэн юм аа. Яхан аргагүй 20 жилийн ан баяраа тэмдэглэж байгаа эрхэм хүндтэй сурагчид, эрхэмсэг ноёд хадагтай та бүхний 20 жилийн баярын хүлээн авалтын сэтгэл доглуулсан торгон агшин, оргил агшин бол яг энэ цаг мөчид тайзнаа болж байна. Бүгдээрээ хамтдаа ачит багш нартаа дахин хүндэтгэл үзүүлье. Сургуулийн босхийг анхлан орсон цагаас эхлэн үсгээс ахуулаад амьдралын бүхий л зүйлд сургаж, зааж, зөвлөж, уурлахтаа уурлаж, уйраахтаа уйрааж, үдий зэрэгтэй ийм эх орныхоо баялаг болсон, их сургуулийнхаа бахархал болсон сурагчдыг төрөн гаруулахад ачит багш нарын маань нүр их хүч хөдөлмөр хөлс зүтгэлийн үр дүнд өнөөдөр бид хамтдаа ийм эрхэм хүмүүс болжээ. Бүгд хамтдаа ачит багш нартаа дахин талархснаа илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. Бид бүхнийхээ урилгыг хүлээн авч шавнартайгаа хамтдаа дурсамж дүүрэн үдшийг өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Хүндэтгэлийн суудалд та бүхнийг урьж байна. Энэ эрхэм хүмүүст зүрх сэтгэлийн игшиглүүлж өгөөч хэмээн зүрх сэтгэлд нь ирч хүчийг мэдрүүлж өгөөч хэмээн би дуучин Накиг та бүхний өмнө өндөдгөө урьж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босч хязгаарч мартагч амьдралынхаа гайхамшигтай дурсамжаа үргэлжлүүлцгээе. Дуучин Наки. Сайн бацхан уу. Замын хүзүүрт хүндалдаг зүйлийг би Гэвчанд нөхтөө хизээж буархаараа Урд замайлан тэдэд ханчуучин байж Өдгөчин хичнэнэ Охараа дотэж хөлгүй нуурын дунхаа Найзын зэмдэл тэнээс харгави Хайдурлаа үсэг мөрөдливэ Харусаа адам ногне Шивиклэ хамстабин тусаа Интэвтэн бидний гучрусаа Найзмэнэ чамд байрамда Хонтусан бодолтонд чимэн гонжи Ансан хоолцай бит хүснээр тулсан Ачиднин чи байхыг хаас минь чамайг л хайсан Учи зүрний үнэчний хүчийг чи Өнөөдөр бид бүхний дундаас салбартаа амжилттай ажиллаж амьдарч төрлөх сургуулийнхаа анги хамт олонныхоо нэрийг өндрөөс өндөрт гаргаж яваа олон эрхмүүд байгаагаас онцлон хэдхэн нэгийг та бүхэндээ танилцуулан тэр хүмүүстэй бахархлыг түгээгээсэй гэж та бүхнээсээ хүсэж байгаа юм.
2006 онд 42 дугаар сургуулийг төгсөж байсан төгсөгч Баасан Жаргалыг бид бүхэн онцлон өнөөдрийн энэ үдшийн бахархал болгон танилцуулж байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж англи монгол хэлний багшийн мэргэжлийг эзэмшсэн өнөөдөр улс их орондоо олон хэлтэй устай боловсралтай олон шавийг бэлтэж байгаа Баасан Жавда бүгдээрээ баяр хүргэн хамгийн чангаар алга хүчин цаашдын амьдралд нь аз жаргалыг хүсэн өрөөцгөөе. Үргэлжлүүлэн та бүхнийхээ өмнө та бүхэнтэй хамтдаа төгсөж байсан хишиг жаргалыгаа танилцуулж байна. Хишиг жаргал маань хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэл халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнэр одоо хүртэл ажиллан олон хүмүүсийн хөдөлмөрийн асуудлыг нь шийдэн бид бүхний бахархал болон ажиллаж амьдарч байгаа хишиг жаргалаа бүгдээрээ дахин алга ташин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон отхон жаргалыгаа энэ цаг мөчид алдаршуулж байна. Отхон жаргал маань үндэсний сур харваа гэдэг Монгол түмний бахархал болсон 93 наадмын нэгэн чимэг болсон энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан спортын мастер болон улс аймаг сумдын олон тэмцээнүүдэд төрлөх сургуулийнхаа болон анги хамт олон та бүхнийхээ алдар нэрийг гарган яваа. Отхон жаргалтай бүгдээрээ хамгийн чангаар алга ташин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон сэр одыгоо энэ цаг мөчид алдаршуулахыг хүссэн. Монгол улсын батлан хамгаалах хүчний салбартаа амжилттай ажиллаж анги хамт олонныхоо төрлөх сургуулийнхаа цаашлаад улс их орныхоо нэрийг төв дэлхийд даяар алдаршуулж байгаа хүчний байгууллагын төлөөлөл болсон сэр одтой бүгдээрээ хамгийн чангаар алга ташин баяр хүргэе. Мөн энэ цаг мөчид 42 дугаар сургуулийг төгссөн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг спортын маш олон тэмцээн уралдаануудад 2006 онд төгссөн нийт төгсөгчдөө төлөөлөн амжилттай оролцож байгаа төгс бат ахлагчтай спортын багийн төлөөллүүдийг би одоо суулгаасаа босоосоо гэж хүсэж байна. Эдгээр эрхэм гүндтэй анги хамт олонний тань анд найз нөхөд төдийгөөс өдийг хүртэлх төрлөх сургуулийнхаа зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож 2024-өөс 2026 онуудад шилжин явах цом замун дээрээс нь шилдэг тоглогч гэх мэтээр олон тэмцээн уралдаануудад та бүхнийг тахалж байгаа хэрэг юм шүү. Төгс цаг тоглогчтой спортынхоо хамт олон талархсан илэрхийлье. Харин одоо бид бүхний дараагийн хүндэтгэл үзүүлэх хүн бол 10-ын Д ангийн сурагч мөнх төрж олноо NG Лак нэрээр алдаршиж байгаа мөнх төрж мөгийнх маань өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү баярын хүлээн авалтын урлаг уран сайхныг хариуцж байгаа. Тийм учраас энэ тайзнаас дуулагдаж та бүхнийг дөргиож та бүхнийг эрч хүчээр цэнэглэх тэр бүх уран бүтээлчдийг өнөөдрийн анги хамт олонныхоо 20 жилийн ойн уулзалтанд урьсан за мөн аялал жуулчлалын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан байгаа мөнх төрчтэй бүгдээрээ бахархлын алга таштай зориулцгаая. Гэх мэтчлэгээр өнөөдөр энэ тахинд сууж байгаа баярлаж байгаа хүн болгон анги хамт олноо төрлөх сургуулаа цаашлаад улс их орныхоо хөгжил үнэтэй хувь нэмрээ оруулсан тийм эрхмүүд болж төгссөөс хойш 20 жилийн өнгөрөөж байгаа учраас бүгдээрээ бие биендээ дахин бахархлын алга таштай зориулцгаая. Баярлалаа. Тоглол, баяр хөөр, бахархал дүүрэн бид бүхний баярын цэнгүүн үргэлжилсээр байна. Харин би одоо тайзнаа бас нэгэн хүндтэй эрхэм уран бүтээлчийг урах гэж байгаадаа баяртай байна. Жүжигчин дуучин Баска таныг тайзнаа хүндэтгэн мөрий. Хөнгөн чигнээ сургуулийн дуутай ижилдэн сонсогдоо өрөөдөр хүслийн нэгэн харвал орчлонгийн цэхэр алсад зураасаа сурагч маань аруухан хавра солонг шиг насны уйхан хавра сумтан өстөс сургуулийн хавра Бартбен укхонобо харгизас
Багийн башта баярлаа Бачхан би чинь бичиж зурлаа Багийн башта баярлаа Бачхан би чинь бичиж зурлаа Вернишгүй юу гэнэ Бүгд Хей, тавгд баяр мэдүүлгий Энэ хэн насны өтөдөөгүй ёха Уртхан юм шиг санагдаж байсан Гэрлийн хургаар өнгөрсөн жилүүдийн Энэ хэн насна таад мартахгүй Эрдэмийг сурлаад Аюул хатечиндэ дүүрэн баярга Иргэдэгда сухигээ Аллагэдэмдэ судан мэрмэс Хата мэндэн эрдмийн төлхөөр атууч Ардын машта өсрүүч өгсөн Аштын гівс сурвал мэд байна Ачи харуна Адрын вэдо падрана Омчи хайцуулна Зон юрдөрё Ачи Шижам Адрын вэд Омчи хайцуулна Зон юрдөрё Имэсэдми Одон юм ярдгүй Эхрэмэд мэгчиндэ дэчояд Моды Хоёр сайхан Нэсчи Оси хайрын жаргал Умба Хонгор чамага хайрлаж явя Хата Хоёр сайхан Нэсчи Осли хайрын жаргал Умба Хонгор чамага хайрлаж явя Хонгор чамага хайрлаж явя Хонгор чамага хайрлаж явя Эй! Төчөө тусрууны 2006 оны төгсөлтөнд анзаарлаг үсэ. Бид бүхний анги хамт олонныхоо найз нөхдөөр нэгэн үеийн төгсөлтийнхоо найз нөхдөөр бахархлын цаг маань үргэлжилсээр байна. Энэ цаг мөчид би яахын аргагүй энэ нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортороо 2006 оныхныгоо төлөөлөн амжилт гаргасан бас нэгэн эрхэм хүнийг алдаршуулах гэсэн юм. Би та бүхний дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. 2006 онд 10-ын А ангийг төгссөн Даш Дондвигаа бид яг энэ цаг мөчид бахархан түүнд бахархлын алгад ажлаа зориулъя. 2004 онд спортын дэд мастер цолыг авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл хөнгөн атлетикийг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийнхөө хувь нэмрийг оруулж оролцсон тэмцээн уралдаан болгоноос медаль зулгаагаагүй цаг үе гэж түүнд байхгүй. Одоогоор түүний авсан медалийн тоо хэдийнэ 200 гарсан 2006 оны төгсөлтийнхний спортын томоохон төлөөлөл Даш Дондвитай бүгдээрээ дахин хамгийн жангараалаг дашин бахархлынхаа ажлыг түгээцгээе. Баяртай ирж амжаагүй гадны улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа эдгээр эрхмүүдийнхаа төлөөллүүдийн мэдчилгээг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Баярлаж байгаа эрхэм ангийн андуудтай болон нэгэн үед төгссөн найз нартай зориулсан гадны улсаас ирүүлсэн мэдчилгээнд бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Сайн байцгаана уу? 10 ангийн төгсөгч Ариун Гэрэл би Швед улсаас та нартайгаа мэдчилж байна. Сургуулаа төгснөөс хойш 20 жилийн ой баярын уулзалтаа зохион байгуулад хамтдаа нэгэн сайхан нандин дурсамж бүтээж
Сэтгэлийн үгсээ ярилцаж, баярлсан, догдолсон, инээсэн, ичингэрсэн нэгэн сайхан үдэш болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Юун төрөнд амьдралын замд хөтлөн оруулсан ачит багш нартаа ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхний амжилт бүхэнд та нарын маань сургаал шингэж, зэмлэл бүх нартаа дашуурхийн шав нарн амжилттай явцгааж байна. Эрхэм хүндэт багш нартаа эрүүл энхийг хүсье. За тэгээд мэдээж хүүхэд насны минь нандин дурсамж, гинэн мөрөөдөл, гэгэн ертөнцийг хамтдаа бүтээлсэн 10 ангийн хайртай хамт олондоо болон нийт төгсөгчөддөө ойн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Амьдралынхаа хуудсанд дурсамж нэмэн үчиг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Жаргал зовлонд үргэлж хамтдаа байдаг жаягтай пионинуудаа хайртай шүү. Сайн байцгаана уу? 10 вегийн дэгш жаргал байна. Австрали улсаас мэдчилж байна. Нийт 2006 онд төгссөн бүх төгсөгчдөө багш нартаа баярын мэнд төргий. Сайхан баярлаарай. 2006 оны төгсөлд 10 ангийн төгөө байна. Хүзээ байна. Нийт төгсөгчдөө болон ангийн багш сурах хэрэгтэй. Ойн баярын мэнд төргий. Та бүхэн минь энэхүү өдрийг тусалж дүрэн сайхан өнгөрүүлээрэй. За бүгдэнд нь баярын мэнд төргий. Хэдийгээр тэв дэлхийн цаана байгаа ч гэсэн ингээл уулзсан юм шиг гоё мэдрэмжийг өгч чадсан байх гэж бодож байна. Олон улсдаа нэгэн үеийнхаа төгсөлтийнхний бахархлан болон нэртэй төртэй хөдөлмөрлөд зүтгэж байгаа бүх их хүмүүстээ бүгдээрээ дахин хамгийн чангаар алга ташиг. Мэдээж бүх хүмүүсээр энэ тахинд байгаа хүн болгон бие биенээрээ бахархаж байгаа бахархлын үдшин байна үргэлж сайхан. Харин одоо бүгдээр хамтдаа баггүй хугацаанд суусан юм чинь суудлаасаа босъё. Та бүхэнд ирж хүчийг түгээхээр өргөдөө ирсэн. Эрхэм уран бүтээлчээр зарлж байгаадаа баяртай. Дуучин Агима! Жилийн баярын мэнд хүргэе. Үеийн өргөн жилдгүүд даашраад ирэх хамгийн сайн хүмүүст хүсье. Өчигдөр сайхан өнгөрүүлээрэй. Линай. Hey, баяраа. Даагийн хүмүүс дүүнээ баярын мэнд хүргэе. Хөрөлдөр тавьж чадаагүй мэдчихсэн шүү. Мэдчихэж байгаа шүү. Баяраа, баяраа. Hey. Олон баяраа байна шүү дээ. Даакаг таньдаг наа. Амар байсан. Тэгээ хөрөмдөр нь очиж чадаагүй ахын тэгээд дүүдээ хайртай шүү. Цааш тааж явах нь бас ажилт өндөр амжилтыг хүсье. Тэгээ 20 жилийн баяраа сайхан тэмдэглээрэй гэдэг. Вооносоор дахин нэгэн дуугаар нийлхэд шүлж байгаа шүү. Хинэний хайр.
Бүгд хамт дуулна шүү одоо. Манай 76 TGS дугаартай өнөөдрийн 20 жилийн уулзалтанд оролцож байгаа сурагч төгсөгч та 20 жилийн уулзалтынхаа хамгийн эхний агсан болсон баяр хүргэе.
За ингээд ихний хацсан тодорсон учраас хацснаа тодруулдаг ардчилсан зарчим байдаг. Тэгэхээр хамгийн ихний хацсныг хоёр дахь хацсныг бид тодруулж өгөөч гэж хүсэж байна. За ингээд 88 тэг 3 тэг 4 72 Эрдэнэ чулуун таныг өрж байна баяргий. Баярлалаа. Хацсныг тодруулж өгсөн байна баярлалаа. Хааштай ирсэн яг энэ тайлбарыг мэдэрсэн Азийн шагналын эзэн болсон энэ мэдрэмжийг өргөж ханаад явах гэж танд хүсье. За танд баярлалаа. Манай Азийн шагналыг надад өгөөрэй. Супер Азийн яг энэ хүчин тодруулах гэж байна. Хэрэв та 20 Азийн нэг нь бол шалгааг бол танд дахин нэг боломж гарч ирлээ. За ингээд Супер Азийн шагналыг Азийг тодруулж өгнө би 10-ын дайнгийн сурагч мөнхт орж таныг тайлбар өрье. Мөн Супер Азийн шагналыг бас юу байх бол гэж таны ангийн найз нөхөд болон таны нэг үеийн төгсөлтийг оглон хүлээж аваа. Супер Азийн шагналыг бид танилцуулж өгөөч. За би нийт төгсөгч дундаас 2021 онд Аранга аймгийн Хотон суманд 60 цагаан гээд жуучны бааз үүсгэн байгуулсан. За халуун орчинд жуучны бааз байгаа. За тэр баазда Азтангаа 1 сая төгрөгөнд гэр бүлээр нь үнэгүй амрах эрхийн бичиг өгч байна. Манайхад үйл ажиллагаа жигдэрсэн одоо ажил эхэлсэн байгаа. За тэгэхээр Азтайгаа тодруулъя. За Азтайгаа одоо цанг дүүрээс суулууч яа. Тэгэхгүй би өөрөө авчвал ангийнхаа хөтгөө авчвал бүх асуудал бол. Би өөрөө авчвал тэрийг мэдчихэж байгаа юм шиг. Энэ яахын аргагүй Супер Азийн эзний дугаар юм шиг байна. Энэ дугаарыг үрд хадгалж яваарай гэж танд захиад 85 49 дугаартай таныг асууж байна. Хорооны минь үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо тахан сэмэрсэн дөрөв хоцос мэн таны хахурдтэйгээ аргагүй лүлтлээ сүүчин дурсамч хичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хамрын өдрөөр айсхан дунда бид нөлмөстэй нар туссан гэрэлт самбарамэ 9 сарын 1-ний мөнхөрдөө намайг сургасан багш нар минь Ерөөдийн харцтайгаа үнсэд хоцорлоо сүлжин дурсан хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дундаа бид nødмөстэй анхны хайрын гэгэн захтал эмээ догтлох үнэнтэйгэн сэтгэл үлдээлээ ангийн саруул танхимасан ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм
сүүлчийн дурсамж хичээлийн дараах ангаараа жаахан дүнсийч сүдэр таврын өдрөөр аньсан дундаа бид нулимстай